За энэ удаад 3 оронтой тоог 1 оронтой тоогоор үржүүлэх багны бичиглийн тухай тайлбарлая. За өмнөх жилээс ойлгосон сурагчдад л энэ маш амархан байх болно. За мэдээж хамгийн эхлээд энэ хоёрыг үржүүлнэ. Дөрвийг 6-аар үржүүлэх 24 гарч ирнэ. Нэгжийн орны цифр буюу 4-ийг нь энд өчөөд 10-ийн орны цифр буюу 2-ыг нь энд санана. За дараагийн үйлдэл нь энэ хоёрын хооронд нь үржүүлнэ. Тэгээд сансан 2-ын тоог нэмнэ. За 5-ыг 6-аар үржүүлээд сансан 2-оо нэмбэл 32 гэж гарч ирнэ. За 32-ийнхоо энэ 2-ын тоог нь энд нь тавиад энэ 3-ын тоог нь энд нь санана. За хамгийн сүүлд нь энэ хоёрыг үржүүлнэ. 2-ыг 6-аар үржүүлээд сансан 3-аа нэмнэ. За ингэвэл энэ хоёрын үржүүр нь 12 өгдөг. 12 дээр 3 нэмэхээр 15 болно. 15 ингэж үчнэ.